Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч ажилчид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аль багч нар хэвтэн эмчлүүлэгчдийн ёс бус харьцдаг, зоддог гэх асуудал гарсан. Тэгвэл манай телевизэд тухайн эмнэлгээр 3 удаа хэвтэн эмчлүүлэгтээ ёс бус хандлага халдлагад өртсөн нэг эмэгтэй хандлаа. Нэрээ нууцлахыг хүссэн иргэний хувьд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 3 удаа хэвтэж эмчилгээ сувилгаа хийлгэжээ. Түүний хувьд 4-р тасаг буюу сэтгцэн хямрал нойр гүдлийн эмчилгээ хийлгдэг энгийн тасагт хэвтсэн байна. Харин хэвтсэн тэр цагаас эхлэн түүний хувьд тус тасаг шорон шиг санагдсан гэдгийг нулимс туслуулан хэлж байлаа. Манай улсад ганцхан байдаг сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийн хувьд хүний сэтгэл зүг эмчлэх ойлгох ёстой. Гэвч тэрхүү үүргээ умартан бие махбодод бүдүүлгээр халддаг, хил амаар доромжилдог гэдгийг үйлчлүүлсэн иргэн хэлж байна. Ороод хэвцэн хүмүүс үнэхээр бүр ороод ямар газар ирчвэ гэж бодохоор бүр яг миний хажуу тэр ингээд хэвтжсэн 2 хүнийг би бүр 2 хүнийг зогтсон бүр яг ингээд хэвтүүлэл бүр амар те айгу бүр шорондсон бүр хүн болгон хэлнэ. Тэнд хэвцэн хүн болгон гараад бүр гэрхтээ бүгдээрээ ингээд хувцаа шатаадаг гэж байгаа байхгүй бүр ингээд эмнэлгээс гарч хэвцсний дараа бүх хувцаа шатаана гэж ярьдаг. Тэгээд тэр хүмүүс хоорондоо бүгд ярьдаг. Тэгээд ингээд бүр ингээд зоддог. Ингээл ерөөс анх ороо жоох ингээд яг хүчээр тэр эмчнэр ажилчид нь тэр бүр ямар сайн юм бэ? Би үнэхээр гайхсан. Хүнийг үнэхээр эмчлэх гэж байдаг хүмүүс юм уу? Эсвэл бүр хэрэгээр бүр талхаан цэрлүүлж те одоо өөрсдийнхөө тавийг хангаж өөрсдийнхөө стресс бүхэндлээ тоолдог газар юм уу гэж би бараг ойлгохоор байсан шүү. Үүсэд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс тайлбар авахар удаа дараа хандсан ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм а. Иймээс тус төвд хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэгдэж байж болзошгүй холбогдох байгууллагууд шалгах шаардлагатай байна. Юу ч тайван байж чадахгүй заяа. Хүмүүс тэнд ямар амар шалдаг гэж үү? Би минийх бол яг гайхгүйсэн те. Би бол яг сэтгэл готрлын ингээд үнэхээр яг асуудал ингээд байна штэ. Тэгээ тийм хүн тэгж байгаа юм чинь тэрнээс хүн хүмүүс бол яах юм бэ? Гэр оронд хамгаалж хайрлах хүн байхгүй. Өөрсдөө тэ яахгүй ингээд тийм хүмүүс болстой бүр үнэхээр бүр тэнд ингээд байд юм байлээ. Гэр бүлийнх нь бүр хайцсан. Тэгээд ерөөсөө эмчлэх нь бол тэр ерөөсөө тэр яаж дээрдэж яаж байгаа юм байхгүй. Бүр тэндээс байж ахт хүмүүс бүр орооч ингэж гарсан байл шүү дээ. Гарсан шүү дээ. Түүний хувьд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол шаардлага тавих, үг хэлэх ямарч боломж бололцоо олгодоггүйг хэлж байна. Цаашлаад хэвтэн эмчлүүлэгчдээр цэвэрлэгээ хийлгдэг шаардлага тавьсан тохиолдолд өвчтнийг тусгаарлах өрөөнд хордог зэрэг асуудлыг нэрээ нууцлсан иргэн хэллээ. Энэ асуудлаар бид дахин мэдээ сурвалжлах бэлтгэн хүргэх болно.